Есүс бидний төлөө цусаа урсгасан 7 газрыг олж мэдхээр би Иерусалимд байна. Бид дахиад энэ сүмд ирлээ. Нэгэн чухал зүйлийг бараг орхигдуулах шаглаа. Бид 2000 жилийн өмнө Ромын цэргүүд Есүст өргөстө тэтэм зөвлөсөн газарт аль болох ойртохын тулд Францискийн сүмээр зочлох болно. Эндээс бид загалмайн 5 дахь гайхамшиг бидний хувьд ямар ач холбогдолтой болохыг олж мэдэх болно. Иерусалимийн 7 гайхамшигт тавтай морил. Өнөөдөр би Ромын үдсгэлэнд чулуун сийлбрүүд олдсон газар болох Сионы эгч дүүсийн сүм дээр буцаж очихоор шийдээд байна. Бид Есүсийн Ромын цэргүүдэд ташуурдуулж өргөст тэтэм зүүсэн газарт тун ойрхон ирлээ. Бид алдаж өнгөрч огт боломгүй ямар нэг онцгой зүйлийг эдгээр хавтангуудын нэгээс олж мэдэх болно. Есүсийг ташуурдаж байсан хашаан дах хавтангуудын нэгээс хаадын тоглоом гэж нэрлэгддэг арзгар тэмдгийг олж болно. Хаадын тоглоом бол Ромын цэргүүдийн цаг нөхцөхийн тулд шоогоор тоглодог нэг төрлийн тоглоом байсан гэж. Шоо хайж тоглодог уг тоглоомд ялагдагч шиг тэнгүүдийн хаан хэмээн зарлана. Дараа нь тэр хүнд улаан нөмрөг өмсгөж, бусд нь доогдолдог байв. Улмаар ялагдсан хүн өөрийн оронд өөр хүн оруулж болдог байжээ. Тэгэхээр 2000 жилийн өмнө ялагдагч нь Назарын Есүсийг өөрийнхөө оронд тэнгүүдийн хаан болгон орлуулсан байж мэдэх юм. Гэхдээ бид үүнийг хизээч бадтай мэдэхгүй. Цэргүүд ташуурдуулсан Есүсийг дотоод хашаанд аваачсныг бид мэднэ. Тэд хороо цэргийг бүхэлдэн дуудсан. Хагас ухаантай Есүсийг цэргүүд тохуурхаж байлаа. Пилат тэдэнд хэлээгүйч тэд түүний хувцсыг урж хаяад Ромын цэргийн улаан нөмөргийг язарч шархалсан нуруунд дээр нь нөмөргөх нь сайхан хошигнол болно гэж бодсон хэрэг. Тэгээд тэд Есүсийг шоолон таяг болон саваа бариулж өргөст мөчрөөр тэтэм сүлжиж толгойд нь тавив. Өргөст тэтэм арсыг амархан цоолох 2.5 см урттай хурц өргөстэй хатаасан модны мөчрөөр хийгдсэн байх магадлалтай. Цэргүүд Есүсийн өмнө өвдөг сөгдөн тавхуурхан Юудэчүүдийн хаанд мэдчилээ гэцгээж нүүрлүү нулимж гараас нь таяг болсон савааг авч толгой руу цохиход хурц өргөс арсыг нь нэвт хатгаж 5 дахь удаага цус урсан. Ромын цэргүүд өөрийн мэдлгүй иш үзүүлэлгийн үйлдэлийг хийсэн. Есүс бидний амьдралын өргөст тэтмийг зүүхээр ирснийг тэд ийхүү харуулсан. Үүнийг бүрэн ойлгохын тулд бид өргөстэй тэтэм загалмайн 5 дахь гайхамшигын утга учирыг тунгаан бодохын тулд өөр нэгэн газар очих хэрэгтэй. Би одоо ойролцоох эртний Францискийн сүмийн зүг алхаж байна. Загалмайтнуудын залбирлын өргөө болгон барьсан хашаанд сүм байрладаг. Францискчууд 1838 онд сүмийг авч шинжилсэн юм. Сүмийн дотор болон гадна талыг өргөст тэтмээр чимгэлсэн. Энд бид загалмайн 5 дахь гайхамшигын ач холбогдол утгыг эргэцүүлэн бодох болно. Сүм рүү ороход та үүдний дээгүүр өргөстэй тэтмийн дүрсийг анзаарах болно. Гэхдээ дотогшоо орвол та илүү их зүйлийг олж мэдэх болно.
Дээш харвал бид яагаад энд ирсэн нь тодорхой болно. Тахилын ширээний дээрх бөмбөр орой асар том өргөст тэтмийг дүрсэлсэн алтан мозаикаар чимэглэгдсэн байна. Алтан мозаикаар сүлжиж хийсэн тэтэм хийсэн тул нарны гэрлийг тусгадаг. Сайтар ажиглавал өргөст тэтэм дотор давхар сүлжсэн 16 цэцэг харагдана. Онгоц харахад цэцэг өргөстэй тэтэмтэй зогсохгүй мэд хачирхалтай санагдана. Ийм харгислал, говцөглөнг нэг уран бүтээлд яаж нийцүүлэх вэ? Гэвч бид өргөст тэтмийн зорилго загалмайн 5 дахь гайхамшигын ач холбогдлыг ойлговол энэ урлагийн бүтээлийн гүн гүнзгий утга санааг харах бөгөөд үнэхээр шилдэг бүтээл болохыг нь олж харна. Ромын цэргүүд Есүст өргөстэй тэтэм зөөсөн нь огт санамсаргүй хэрэг биш байв. Загалмайн 5 дахь гайхамшиг бидний хувьд ямар ач холбогдолтой болохыг харуулахын тулд энэ үйл явдлыг эцэг төгс зохион байгуулсан. Ромын цэргүүд Есүст зөвлөсөн өргөст тэтэм бол хараалын бэлэгдэл байв. Адам Ева хоёр нүгэл үлдсэний дараа ертөнцид орж ирсэн хараал. Эхлэл 3 дугаар бүлэгт бид хүний уналтаас болж газар хараагдж улмаар өргөс зангуу ургуулсан тухай уншдаг. Бурхан Адам Ева хоёрт чамаас болж газар хараагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүх хэлбэрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно. Чиний төлөө тэрээр өргөс зангууг жургуулна. Чи хэрийн өвс навогч идэх болно гэж хэлсэн. Хараалын хамгийн сайн тодорхойлолт бол нүглийн үр дагавар юм. Ромын цэргүүд Есүст өргөст тэтэм зөвлөхөд Есүс бидний оронд хараал болсон гэдгийг тодорхой харуулсан иш үзүүлгийн үйлдэл байв. Галаат 3 дугаар бүлэгт бид Христ бидний төлөө хараал болсноор биднийг хуулийн хараалаас зольсон юм. Энэ нь Авраамийн ёроолыг Христ Есүсээр харийнхан дэрвүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ сүнсний амлалтыг хүлээн авах юм гэж бий. Есүс бидний гэм нүглийг төдийгүй. Гэм нүглийн үр дагаврыг гэм буруу, ичхүүр, хохирогчийн мэдрэмжийг ч үүрсэн. Зарим итгэгчид урдын шудраг бус явдалд баригдсан хിവэр байдаг бөгөөд байнга хохирогчийн мэдрэмжийг тээж явдаг. Тэд өнөөгийн амьдралаа өнгөрсөн амьдралаар тодорхойлогддог гэсэн худал хуурмагт итгэдэг. Гэвч үнэн гэвэл таны амьдрал таны сонголтоор тодорхойлогддог. Өчигдөр таны хийсэн сонголт өнөөдөр таны амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг. Хэрв та Есүст итгэдэг бол таны амьдрал юу тохиолдсноор бус харин загалмай дээр таны төлөө хийсэн зүйлээр тодорхойлогддог. Үнэн гэвэл Есүс таны оронд золиос болсон. Тэр таныг хохирогчийн дүрээс зуурхаа болж загалмайн гайхамшигыг амсаж амьдраасай гэж хүсдэг. Манай цуглаанд бидний амьдралд нүглийн үр дагавар болох хараалыг бэлэгддэг өргөст тэтэм бүхий загалмай бий. Намайг загалмайн 5 дахь гайхамшигын тухай номлосны дараа нэг эмэгтэй өөрийн амьдралын хараалыг бурханд өргөхөөр гарч ирж үлээ. Хэн нэгэн түүнд өргөстэй тэтэм өгөөд та өөрийн твцсэн зовлон шаналл тань тохиолдсон шудраг бус явдлуудыг Есүс өгөхийг хүсэж байна уу гэж асуув. Тэгэхэд тэр эмэгтэйд амьдралынхаа өргөст тэтмийг орхих нь ямар хэцүү байсныг би харж байлаа. Тэр өргөснөөс маш чанга атгсан тул өргөс түүний маханд шигдэж цус урсаж байсан юм. Та яах вэ? Есүс таны амьдралын өргөстэй тэтмийг зүүсэн гэдэгт та итгэдэг үү? Тэр таныг өргөстэй тэтмээ өөрт нь өгөөсэй гэж хүсдэг. Таны өнгөрсөн үе, зовлон шаналл, уур хилэн, уйтхэр гоник гологдол, өөрийгөө дорд үзэх мэдрэмж, өшөөг авах эрх, хохирогчийн дүр. Хаадын хаан таны өмнө бүхийж цэргүүд миний толгойг саваагаар цохиж өргөс арсанд минь гүн шигдэхэд би чиний амьдрал дэх нүглийн үр дагаврыг өөртөө үүрсэн. Битгий надад өргөстэй тэтэм
зүгээж гэж хэлдэг. Өргөст титмийн утга учирт бидний анхаарлыг төвлөрүүлсэн энэ газар хамтдаа залбирч, чөлөөлөлтийн гайхамшиг таны амьдралд биелэхийн төлөө гуйцгаая. Та залбиралд надтай нэгдээрэй. Тэнгэрлэг эцэг минь, Есүс бидний амьдралын хараал нэг бүрийг өөр дээрээ авсан тул бид танд талархаж байна. Одоо бид нүглийн үр дагавар болох өргөстэй титмийг Есүст өгөхөөр шийдсэн хүмүүсийн төлөө залбирanгүй. Өнгөрсөн зовлон шаналл, уур хилэн, уй гашуугаар орхиход нь тэдэнд туслаач. Тэдний амьдралд нүглийн хэв маягийг эвдэж, түүний бүх үр дагавараас ангид байхад нь туслаач. Есүсийн нэрээр тэднийг хүлсэн хараал бүр тасарч, таны ёроолууд тэднийг ёроох болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.